За төсөө хүрээний мэдээлэл 3 дахь хилцүүлэг орж ирэхдээ анх Улсын газраас орж ирсэн тоо нэг ч тоо өөрчлөгдөг байна. Би уг нь байнгын орон дээр хилцэж явах үед асуудал дэвшүүлсэн. 5 сарын 1-нд өргөн барьсан төсвийн хүрээний мэдээллийн дараа 7 хоногийн дараа засгийн газраас нөөтийн хууль, хүн амын орлогын албан татврын хуульд өөрчлөлт оруулж орж ирсэн. Тэгээ энэ хүн амын орлогын албан татвараар болвол хөтөлбөрийн үндэсний доод хэмжээ сар бүр хүн амын орлогын албан татвараас 10% чөлөөлөгдөж байгаа. Би ойлгохдоо энэ нэг жилийнх нь үр дагавар нь 850 тэрбум. Хүн амын орлогын албан татварчаас орон нутагт татаас өгнө гэдэг утгаараа нөлөөлөл нь 1.7 их 80 гэж ойлгоод байгаа. Тэгээ энийг та нар энэ төсөөллийг хийхдээ тооцож орж ирсэн юм уу гэдэг асуултанд байнгын орон дээр бол тооцоолоогүй, оруулж ирээгүй, батлагдаагүй хууль байсан учраас тооцоолоогүй гэж хариулж ирсэн. За одоо ингээд тэр хууль өнгө 7 хоногт улсын хурал хилцэх хийчлээ. Удахгүй мэдээж хилцээд батлах байх. Тэгээ энэ асуудал ерөөсөө дэвшүүлээд үр дүн гарахгүй байна л да. Төсвийн хүрээний мэдээлэл дээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн нэгдсэн суурь тэнцлийн нөгөө ашигын 1% байгаа шүү дээ. Хамгийн багадаа 2 байх хэрэгтэй гэдэг. Тэгээ хоёрт нь тулгаад ямар ч орон зайгүй оруулаад ирсэн байхгүй юу? Тэгэхээр чи 1.7 их 80-ийн зөвхөн хүн амын орлогын албан татвар дээр шүү. Ийм нөлөөлөл гарах гэж байхад засгийн газраас өөрөөс нь оруулж ирсэн бодлого шүү дээ. Энэ дээр орлого зарлага дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Анх оруулж ирсэн тоонд нь байхгүй гэж байгаа. Яагаад тэр орон зайг та нар одоо бодож 2-3 дахь хилцүүлэг дээр хийхгүй байгаа? Төсвийн байнгын хороо бол эдийн засгийн байнгын хорооны дарганараас асуумаар байна. Бид нар өргөлийн байнгын хороон дээр нас хилцээд өгсөн санал дээр энэ санал зөвлөлтийг өгсөн. Энийг хилцсэн юм уу? Худлаа холбоод байна шүү дээ. Бид нар одоо гурилын нүдийг юуны нүдийг гурилаар хуурна гэдэгчлэн ямар ч хэрэгжихгүй төсвийн төсөөлөл ингээд батлах гэдэг шүү дээ. Хэрэгжихгүй баталж яад хайрын цаг. Бодит байдлаа эдгээр чи яриад энийг бодлогын хүрээнд энэ төсөв мөнгөнийхөө орлого зарлагыг суур зарлага өөрчилж болдгоо юм уу? Энэ зарлагуудаас хасъя гэдэг энэ тоогоо өөрчилж болдгоо юм уу? Хэрэгжихгүй юм оруулж ирээд бид нар батлах гэдэг ингээд хилцээд байх ямар хэрэг байгаа юм? Тэгээ энийг чин тэр мэргэжлийн байнгын хороо, төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо нь яагаад энийг хилцдэггүй юм? Худлаа орж ирсэн юмар нь бид нар батлах гэж байгаа юм бол ийм асуудал байна гэдгийг гаргаж ирж байгаа юм бол яагаад энийг хийхгүй байгаа юм? Энэ одоо хэн хариулах ёстой юм? Би энэ хоёр сайдаас бол асууна. Энэ төсвийн байнгын хорын дарга байх шиг байна. Сангийн сайд нь байж ах шиг байна. Засгийн газар нь орж ирсэн бодлого нь ингээ явж хахад төсвийн хүрээн дээр ямар ч одоо ингээд биелэх боломжгүй хуулиа угаасаа зөрчих нь 2% гүйцэж чадахгүй шүү дээ. Яг энэ тоогоор бол энийг өөрчлөхгүй зарлагаа тэгвэл суур зарлагаа багасгахгүй орж ирж байгаа бол хэрэгжихгүй. Хэдхэн сарын дараа энэ хууль батлагдаа 2027 онд энэ хэрэгжихгүй хуулиа зөрчсөн юм болно. Ийм хоёрын хооронд юм хийх ямар хэрэг байгаа. Тэгээ энэ дээр хариулт авъя. Яагаад энэ асуудлыг юусоо хилцээгүй юм? За, тэргүүн шадар сайд энэ хоёр хариулъя. За, татврын багц суулын 2027 оны нөлөөлөл нь 300 орчим тэрбум төгрөгийн их усүр шаардна. Тэгэхээр төсвийн хүрээний мэдээлэлээр энэ орон зайг бид нар гаргаад өгсөн. Та анхааралтай харуул. Төсвийн хүрээгээр 2027 онд дотоод бүтээгдэхүүн 3% тэнцэх хэмжээний орон зай гаргаад өгсөн. 27 онд дотоод бүтээгдэхүүн хэмжээ 30% гэж тооцсон. Сүүлийн 5 жилийн чинь 33% тэнцүү яваад ирснийг бид 30 болгож буурна. Тэгэхээр энэ 300 тэрбум төгрөгийн татврын багц суулаар гарч байгаа энэ орон зай байгаа. Хоёрдугаарт энэ батлагдаагүй хуулийн дээр бид нар юу гаргаж болохгүй шүү дээ. Тооцоо нөгөө хууль оруулж болохгүй. Их хурлд хилцэгтэй явж байгаа. Тэгэхээр тэр хуулиар батлагдана гэж тавьж болохгүй. Одоо байгаа хуулийн мөрдөж байгаа хуулийнхаа хүрээнд бид нар тооцоогоо оруулна шүү дээ. Одоо дараа нь энэ хууль хилцээд батлах асуудал дээр энэ төсвийн хүрээ болон төсөв дээр ирэх ачааллын асуудлаар мэдээж гишүүд байр суурь илэрхийл санал хураагдах байна. Тэгэхээр бид нар бол энийг бол энэ хууль хилцэж байгаа хууль батлагдана гэж одоо юу гэж болохгүй. Тооцоонд одоо их усур гаргаж болохгүй. За. Ажлын хэсэг хариулах юм байвал нэмж хариулаарай. За, номын чим гишүүн тодруулъя. Энэ хоёр сайдаа үгийн хөөс чинь ихтэй дагуулгын голоо харахгүй байна шүү дээ. 4 аргын тоо математик, арифметик нэмээд хасаад бодчих чадах юм байгаа үстэй. Асуулт асуухаар шал өөр тоо яриах. Эсвэл та өөрөө төсвийн хүрээний мэдээллийн доктортой байдлын тухай хуулийнхаа шалгуурын тухай ерөөсөй ойлголтгүй байгаа юм уу?
Та нар энэ хуулийг оруулж ирэхдээ гадаад зээлгийн тэр нөгөө 3 төслийг гаргана гэдэг юм а батлагдаагүй байхад тэрийг тооцоолол оруулаад ирсэн байсан шин. Тэгээ одоо яхаар адилхан засгийн газраас оруулж ирсэн татврын багц хууль засгийн газрын бодлогыг чинь ярихаар тэрийг оруулчихгүй гэдэг юм яриад байгаа. Юу худлаа яриад байгаа гэдэг байгаа. Худлаа ярьж байгаа юм бол хоёулаа факттай үзье. Би бодит байдлыг чи хэлж байна. Та нар батлагдаагүй тэр гадаад зээлгийн үеийг тооцож орж ирсэн шүү. Одоо болохоор тэгээд хүн амын орлогын албан татвараа багасхыг гэж байна. Улсын хурал тэрийг чинь дэмжиж байгаа. Тэгээ энийгээ тооцоолыг хийгээд энэ хязгаар чинь болохгүй зөрчгöd байна гэхээр шал өөр юм яриад ах юм гэж юу ээдий. За, энэ хоёр сайд. Би тань түрүүнийг тайлбарлаж л байсан. Тэнцвэржүүлсэн тэнцэл буюу дотоод 1.5% алдагдал буюу 1.7 их найд байна. Энэ маань өөрөө гадаад зээлийн ашиглах орон зай. Энэ хуультай хуульгүй бидэнд байгаа санхүүгийн хязгаар нь 1.7 их найд. Одоо барьж байгаа хууль чинь энэ орон зайг л нэмъя л гэж шүү дээ. Хоёр том төслөө гаргачихвал бусад одоо батлагдсан зээлийн хилцээрүүд чинь энэ орон зайд нэмэгдэнэ гэдэг л агуулга байхгүй да. Тэрнээс энэ тэнцвэржүүлсэн тэнцэлтэй холбоотой энэ тооцоогүй оруулаагүй гэж юм болчмгүй юм ярьж болохгүй шүү дээ. Нийгэм харж байгаа шүү дээ. Бид бол энэ төсвийн хүрээ мэдгэл бол яг макро эдийн засгийн гол суурь тонуудаар гаргаж байгаа. Энэ доторх өндөр үндэслээд төсөв хөрөнгө зохиох асуудал чинь дараагийн асуудал. Намар бид нар хэлсэн төсөв дээр аль салбартаа илүү гарах уу, цалин тэтгэвэр хаанаа байх уу чинь төсвийн асуудал. Одоо бидний нийт орлого зарлагын боломж энэ тэнцлийн асуудлыг ярьж байна шүү дээ. За, номынчин гүшүүн тодруулъя. Хүш энэ долоодор байгаа нэгдсэн төсвийн суурь тэнцэл буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх нөгөө ашигын хувь дор хаяж 2% байна гэдэг энэ хуулийн шаардлага чинь энэ гуравт байгаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээнээс суурь зарлагын дээд хэмжээг хасснаар гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ орлого чинь угаасаа буурхан тодорхой болчоод байхад энийг багасна гэж үзэх юм бол 2% барихын тулд суурь зарлага чинь басах хэрэгтэй байгаа зү. Тэгжээж та нар хуулийн шаардлага 2-оо харна. Үгүй бол одоогоороо ингэж явах юм бол эн чинь биелэгдэхгүй. 2-оосоо бага болно. Хуулиа зөрчинө. Энийг чинь яриад байна шүү дээ. Ийм энгийн ойлголт ярихаар урдаас гүлэг төөрүүлэх гэж оролдоод байгаа юм уу хайшин. Эсвэл өөрөө ойлгохгүй байгаа юм уу? Би ерөөсөө бүр ойлгохоо боллоо. Энэ өрсөлдөлийн чи ерөөсөө эрсдлийн зай байхгүй 2%-аар оруулсан байхгүй юу? Энийг өөрчлөөч. Сайн хоёр сайд хариулъя. Би таныг сайн маш сайн ойлгож байна. Хэрвээ орлого та буурн эрсдэл үүснэ энэ 2%-ийн ас тоог яриад байна шүү дээ. Хэрвээ орлого буурвал төсөв дагаад зардлаа дагуулад бууруулаад явна. Орлогоос давсан зардал гаргаж чадахгүй шүү дээ. Гарах зардлын дээд хэмжээ тэр 1.5-гээ заацсан. Айгүй хатуу хязгаарууд босгоо тавьсан байхгүй. Алдагдал 1.5 байна. Энэс лөө гарахгүй. Тийм болохоор яах вэ гэвэл орлого буурвал тэр хэмжээнд зардал буурна. Буюу татаад эхлэн гэсэн үг. Тэгэхээр тэр энэ өргөн барьсан хуультай холбоотой нэг 300-аад тэрбумын орон зай гаргах асуудлыг энийг бол энд нь шигтгээд тооцоод гаргасан баг. 8 их найда. За мэдэхгүй би тийм олон их найдын тийм хууль мэдэхгүй. За. Монгол улсын нэгдсэн төсвийн 2020